маань ажлын байрны дадлагжуулагч бэлтгэх сургалт маань бол гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газраас бол Сүхбаатар аймагт зохион байгуулж байна. Мөн одоо энэхүү сургалтыг бол одоо аймгийн засаг даргын тамгын газар болон хөдөлмөр халамж үйлчилгээний газар маань бол бас хамтран ингээд зохион байгуулж байна. За энэхүү сургалтанд маань нийтдээ төрийн болон төрийн бус байгууллага, за мөн одоо ажил олгогчийн төлөөлөл гээд нийт 30 хүн бол хамрагдаж байгаа. За энэ гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газраас бол энэ оны хувьд бол нийтдээ 4 удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотод 2 сургалт, за мөн одоо Хинтээ аймагт, за тэгээд одоо энэ оны сүүлийн сургалт болох Сүхбаатар аймагт бол сургалтыг бол зохион байгуулж байна.